дугаар ангийн 1 ба олон гишүүн сэдвийн бүлгийн дүгнэлт. Гээд олон гишүүнд сэдвийн хүрээнд танарт маань ямар мэдлэг олгогдсон бэ? Түүнийг баттган бүлгийн дүгнэлтээ хичээлээ орё. Хичээлийн зорилго 1 ба олон гишүүнтэйг баттгах, олон гишүүнтийн хуваах үйлдэлийг баттгах, эцэгэн теорем, тодорхой коэффициентийн аргаар арсенал мөнгөцүүдийн нийлбэр задлах, мөн арсенал илэрхийллийг олон гишүүнд болон айлгуурын хэлбэр тодорхой нийлбэр задлах гэсэн эдгээр сэдвүүдийг баттгаад дараах бодлогуудын бодлтыг тайлбарлан сонирхолъё. Нэгдүгээр бодлого хэрв энэ 3 зэрэг олон гишүүнд ба үржир олон гишүүнд хоёр адилтгал тэнцүү болвол А, Б, С, R гэсэн коэффициентүүдийг олоо гэсэн байна. За энэ бодлогын өгсөн нөхцөл ёсоор бол хэрхэн бодогдох вэ гэхээр за манай 3 зэрэг олон гишүүнт бол ийм хоёр олон гишүүнтийн үржир болон нийлбэр хэлбэр задард юм байна. Манайхаар бол 3x-тэй нэмэх 4 нь бол хуваагч харин ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c гэсэн квадрат 3 гишүүнд бол ногдвор харин нэр нь бол үлдэгдэл болох юм. Тэгвэл эндээс за хоёр олон гишүүнд адилтгалууд тэнцүү байх нөхцөл бол мэдээж харгалзах коэффициентүүд нь тэнцүү мөн харгалзах зэрхүүд нь тэнцүү байх ёстой. Энэ тодорхойлолтоос үзэх юм бол мэдээж үржих задал нь 3x-тэй нэмэх нь 4-ийг ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c гэсэн хоёр олон гишүүнүүдийн үржүүрээ задлаад тус бүрийн харгалзах зэргүүдийн коэффициентүүдийг тэнцвүүлнэ. Тэгвэл эндээс мэдээж x-ийн кубын өмнөх коэффициент 9 учраас x куб 3a бол 9-тэй тэнцүү болох нь мөн адилхан квадрат 2 зэргийн нэмэгдэхүүний өмнөх коэффициент бол 12-тэй тэнцүү байна. За эндээс энэ системээ бодох юм бол a нь 3, b нь тэг, c нь хасах 5, r нь бол 10 гэж гарахад. За тэгвэл энэ эргүүлээд орлуулах юм бол манай өгцөн 3 зэрэг олон гишүүнд бол 3x-тэй нэмэх нь 4 нэмэх нь 3x квадратаас 5 гэсэн хоёр олон гишүүнтэйгээ үржвэр харин үлдэгдэл нь нэмэх 10 гэж гарах нэ. Бодлого 2. За энд бол 5 зэрэг олон гишүүнт байна. Гэхдээ энд бол 5 зэрэг олон гишүүнт өгцөн 5 зэрэг олон гишүүнтээр бол x-ийн 4 зэрэг болон x гэсэн зэрэгтүүдийн өмнөх коэффициент тэг буюу даалт хэлбэрээр өгсөн байна. Тэг гэж ойлгож байна. За тэгвэл квадрат 3 гишүүнт хуваахад гарах үлдэгдэл болон ногдврыг олоо гэсэн бодлого байна. За өнцөглөн хуваах арга ашиглах юм бол мэдээж 5 гишүүнтэй хуваана. Хуваахлыг үзэхэд ногдврыг олох юм бол манай энд бол юу болж байна гэхээр ногдвор нь 3 зэрэг олон гишүүнд гарч байна тийм ээ. X-ийн куб нэмэх нь x квадрат тасган 8x тасган 7 гэсэн олон гишүүнтэй байна. Харин үлдэгдэл нь бол x-тэй нэмэх нь 3 гэсэн олон гишүүнтэй үлдэгдэл гарч байна. Дараагийн бодлого. За тэгшин зөвтөлбөртэй Вилардны ширээн талбай. Энэ илэрхийлэлээр олно гэж болно. За адна хэрв ширээний өргөн x-тэй нэмэх нь 23 илэрхийлэл бол ширээний уртыг ол илэрхийл. X-ээр илэрхийл. За уртыг өргөнд харьцуулсан харьцаа нь 2-ыг харьцах нь 1 болвол x-ийн утгыг ол. Ширээний урт ба өргөнийг ол гинэ. За энэ үүнийг бодохын тулд мэдээж тэгшин зөв хэлбэртэй Вилардны ширээн талбай бол урт өргөн хоёрын үржүүр байх ёстой. Эндээс бид нар өргөн нь мэдэж байгаа учраас уртыг олохын тулд нэг нөгөөдөө хуваагдана гэсэн талбайгаа өргөндөө олно гэсэн үг. За тэгвэл мөн адилхан өгцөн илэрхийлэл маань бол 2 зэргийн олон гишүүнд маань манайхаар нөгөө Вилардны ширээний маань талбай шүү дээ. Эндээс уртаа олох юм бол юу болох вэ гэхээр өнцөглөн хуваах аргаар үзэх юм бол за 7x-ийн квадрат дээр нэмэх нь 172x нэмэх нь 253 гэдгийг x дээр нэмэх нь 23 гэсэн нэг зэрэг олон гишүүнтэд хуваагаад сонирхох юм бол манайхаар үлдэгдэл нь тэг ногдвор нь 7x дээр нэмэх нь 11. Энэ бол манайхаар ширээний урт гарч байгаа. За бид урт өргөн хоёрын харьцаа нь 2-1 гэсэн энэ нөхцлөөс x-ийн утгыг олох юм бол
7x дээр нэмэх нь 11 тэнцээ 2x дээр нэмэх нь 46 гэсэн тэгштгэл буюу тэнцэтгэлийг бодох төрнө. Эндээс x нь бол 7 гэж гарах нь. За харгалзан одоо өргөн болон уртын x-ээр илэрхийлсэн илэрхийлэлтэд 7-гоо оруулах юм бол өргөн нь 30, урт нь бол 60 байх нэ. Ингээд манайхаар бол урт өргөн 2-ыг олчиж байна. За урт өргөн 2 нь болохоор 5 утгаар илэрхийлэгдсэн учраас та бүхэн маань талбайг мөн олоод бодож болох нэ. За дараагийн бодлого. Энэ олон гишүүнтийг үржүүр хэлбэр задлах гинэ. За бид нар энэ олон гишүүнтийг бизүүгийн теорем ашиглан бодъё. Энэ олон гишүүнтийн зэрэг нь бол хамгийн ихтэй 4 байна. Тэгэхээр 4 зэрэг олон гишүүнт. За тэгвэл бизүүгийн теоремоор нэгдүгээр теоремоор үзэх юм бол x-с хан t хэлбэрээр мэдээж хайн t нь бол манай сул гишүүний хуваагч байх хэрэгтэй тийм ээ. Эндээс үзэх юм бол 8 хуваагч бол нийтдээ нэмж асах 1, нэмж асах 2, нэмж асах 4, нэмж асах 8 гэсэн нийтдээ 8 хуваагчтай байна. Энэ хуваагч болгоноор одоо x-ийн утгаа орлуулад үзэх юм бол утгуудын олон гишүүнтэд орлуулж p-ат t-гийн утга t байх утгыг олно л гэсэн үг. За тэгвэл эндээс орлуулах юм бол x тэнцүү 1 үед x нь 13 1 дээрх утга олон гишүүнтэд хасах 13 байгаа нь хасах 1 дээр утга хасах 9 байх нь нэмэх 2 дээр утга тэг байх нь. За эндээс үзэх юм бол ерөнхийдөө үлдсэн одоо нөхцлүүдийг бид нар шалгах шаардлагагүй. Олон гишүүнтүүдийн сул гишүүний одоо хуваагч дотор 6 нэг шид оршиж байдаг. Тэгвэл эндээс үзэх юм бол манай 4 зэрэг олон гишүүнд маань x-с хан 2 хуваагдах нэ. За хуваагаад бичих юм бол x-с хан 2-ыг өчигний x куб нэмэх нь 5x квадрат нэмэх нь 5x нэмэх нь 4 гэсэн энэ хоёр олон гишүүнтүүдийн үржүүр болох. За жишээ 5. Тэгштэглийг бод гэж энэ 4 зэргийн тэгштгэл байна. За 4 зэргийн тэгштэглийг бодохдоо бид нар мөн адилхан бизүүгийн теорем ашиглая. Эндээ үзэхдээ бол нөгөө хамгийн их зэрэг буюу 4 зэргийн өмнөх коэффициент нь 1 биш, нэгээс ялгаатай 2 гэсэн тоо учраас s-ээс t гэсэн хэлбэрээр хайн. S нь бол их зэрэгтэй хувьсгчийн өмнөх коэффициентийн хуваагч, харин t нь бол сул гишүүний хуваагч байх хэрэгтэй. Эндээс 2 гэдэг тооны хуваагч бол нэмж хасах 1 нэмж хасах 2 мөн одоо сул гишүүн нь адилхан байгаа учраас бид нар бодно. За дөрвөлжин энэ дотор бичигдсэн зүйл бол адилхан гэдгийг бид ижилээ. Ер нь эквивалентаа гэдгийг бол мэдэх учраас за x дээр нэмэх юм. Нэмж хасах 1 x дээр нэмж хасах 2 гэдэг илэрхийллээс бодох юм бол энэ олон гишүүнтэд орлуулж мэдээж тухайн олон гишүүнтийн t дээрх утга нь бол тэг байна гэдгийг олох хэрэгтэй. За нэгэ орлуулъя тэг бол. Тэгвэл манай тэгштгэл x-с хан нэгд хуваагдах. Хуваагаад бичих юм бол манайхаар дахиад нэг 3 зэрэг олон гишүүнтэй үржүүр гарч ийн. Энэ 3 зэрэг олон гишүүнтэй мөн адилхан бизүүгийнхаа теоремыг ашиглаад бодох юм бол эндээс x-с хан 1 дахиад x-с хан 1 гэдэг шийд бол давцаж гарч ирж байгаа. За эндээс квадрат 3 гишүүнд болон x-с хан 1-ийн квадрат гэсэн 2 олон гишүүнүүдийн үржүүрт манай тэгштгэл задарсан учраас тус бүрийг тэгтээ тэнцвүүлээ бодох юм бол квадрат 3 гишүүнтийн хувь тэгштгэл бодохоор дискриминант нь тгээс бага буй бодож шийдвэ. Тэгвэл нөгөө давцж байгаа шийдээ үзэх юм бол x нь бол 1 гэсэн манай бодлогын цор ганц шийдтэй байх нэ. 6 дугаар бодлого. За арцнал илэрхийллийг айлгуурын хэлбэр бутархаад задлах гэж байна. Үүн дээр бол мэдээж хуваарийг үржигдэхүүн задлан дээрээс нь тодорхой коэффициент арга ашиглана. Тэгжээж айлгуурын хэлбэр бутархааны хэлбэр задлах нь. За 3 зэрэг олон гишүүнтэй нүунийг үржигдэхүүн задлах юм бол x-с хан 3, x-с хан 1, x дээр нэмэх нь 2 гэсэн олон гишүүнүүдийн үржүүр болж байна. Эндээс үржүүр олон гишүүнтийн нөгөө том ясаар 2 дугаар тохиолдол байгааз тэгвэл 2 дугаар тохиолдлоор дээрээ тодорхой коэффициентийн арга ашиглаад бодох юм бол дараах систем гарна. Энэ системээс өсгчүүд олох юм бол А нь асах 5-ны 1, B C нь асах 5-ны 1. За B нь бол нэмэх 5-ны 2 гэсэн шийд гарч ийн. Үүнийгээ орлуулад яг одоо өгсөн арсенал илэрхийлэл маань дараах айлгуурын хэлбэр бутархааны хэлбэрт задарч байна. Жишээ 7.
оригинал илэрхийллийг нийлбэр задлаа гэж. За манай хуваар бол квадрат 3 гишүүнд үр дүн нь бол 1 зэргийн олон гишүүнтэй. Эндээс хуваараа өржтгөн задлаад үзэх юм бол 3x-1-ийн квадрат юм байна. Энэний задрагаа юм байна. Тэгвэл эндээс нөгөө 3 дугаар тохиолдолд авч үзэх юм бол мэдээд зэрэгээ бууруулаад бичнэ гэсэн үг. За энэ дээр зэрэгээ бууруулна гэдэг хүчин тайлбарлая. Яг уу гэхээр x-ийн 3x-ийн 1 гэдгийн квадрат байгаа. Тэгвэл би квадрат буюу 2 зэргийн өмнөх зэрэг бол 1 байх ёстой. Тэгэхээр нийлбэр хэлбэр задлаад тодорхойлох коэффициентийн аргаар ашиглах юм бол b(2) a1 гэж гарч байна. Тэгвэл манай өгсөн оригинал илэрхийлэл бол 3x-ийн 1-ний 1 дэх нь 3x-ийн 1-ийн квадратын 2 гэсэн энэ айлгуурын батархай нийлбэр задарч байна. За 8 дахь жишээ. Хуваар бол ямар нэгэн олон гишүүнтийн куб байна. Тэгвэл энэ том ясаар нөгөө 4-р тохиолдол ахна шүү дээ, тэ? 4-р тохиолдол. Эндээс үзэх юм бол хуваараа задлаад тодорхойлох коэффициентийн аргуудаа хэрэглэх юм бол за А нь бол тэг b(2)-ийн 1, c нь 2-ны 3 гэж гарч байгаа юм байна. За А нь тэг учраас манайхаар 1 зэргийн одоо хуваар агуулсан 2x-ийн 1 гэдэг илэрхийлэл бол байхгүй, харин эцсийн хариу бол 2-ыг үржин x-ийн 1-ийн квадратны 1 нэмэх нь 2-ыг үржин x-ийн 1-ийн кубны 3 гэж гарах нэ. Энэ хоёр айлгуурын тодорхой нийлбэр задарч байна. 9-р бодлого. За энэ илэрхийллийг айлгуурын тодорхой задлахын тулд бид нөгөө 5 дахь тохиолдол дээр авч үзэж байна. Таны маань бол өмнө үзсэн учраас багш энийг бодолтын шууд сонирхолчъя. За өгсөн нөхцлөөс ерөөсөө тодорхойлох коэффициентийн аргаар иргэн санана л гэсэн үг. Тэгвэл эндээсээ систем бодоод тодорхойлох А, Б, С гэсэн тодорхой бас коэффициентуудаа олно гэсэн үг. B нь бол тэг C1, А нь тэг B нь тэг C1, А нь 4 гэж гарч байгаа юм шүү. За жишээ 11. За өгсөн оригинал батархай маань энэ айлгуурын батархай нийлбэр задардсан бол коэффициентууд буюу А, Б, С тоог ол гэж. За ямар хэлбэртэй байна вэ гэдгийг харах юм бол бидний нөгөө таблиц буюу оригинал илэрхийлэл дараах хэлбэртэй байж болно гэдэг тодорхойлолтоор 6 дугаар хэлбэр юм байна. Тэгвэл эндээс үзэх юм бол мэдээж ижил хуваараа өгөө тэнцвүүлээд хүр төрүүдэд тэнцвүүл. Тэгээ эндээс мэдээж коэффициентууд адилхан тэнцүү байх ёстой гэдгээс бодвол за А нь болохоос 3, C1, бентик гарчиж. За илэрхийлэл маань бол ингэж хоёр тодорхой нийлбэр задрах нь x-ийн квадрат нэмэх нь 9-ний x-ийн квадрат нэмэх нь 9-ний 1 хасган x-тэй нэмэх нь 1-ний 3 гэсэн хоёр айлгуурын тодорхой нийлбэр задарч байна. Жишээ 12. За энэ тохиолдолд бол хуваараас хүр төрн юутай зэрэг нэх вэ, тийм ээ? Энэ тохиолдолд бол яг үгээр олон гишүүнт болон оригинал батархай нийлбэр задардгаа гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл бодлого өгсөн нөхцөлийг харгалзаж үзэх юм бол коэффициентуудыг олоо гэсэн бодлого байна. Мэдээж хүр төрөө хуваарьтаа өнцөглөн хуваах аргаар үзэх юм бол манайхаар нөгөө ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c гэдэг олон гишүүнт буюу ногд руу олж болно гэсэн үг. Эндээс ногд руу сонирхох юм бол манай ногд руу бол x квадрат дээр нэмэх нь y-гээс нэмэх нь 4 гэсэн олон гишүүнт байна. Энэ нь манайхаар нөгөө өгсөн оригинал батархай нийлбэр хэлбэрт тавигдах олон гишүүнт болчихж байна. За тэгвэл үлдэж байгаа энэ оригинал батархайгаа нийлбэр хэлбэрт задлаа. Тэгвэл мэдээж хуваараа үржигдхэн задлана. Хуваар бол квадрат 3 гишүүнт байгаа учраас x-ийн 1 x-тэй нэмэх нь 2 гэсэн 2 олон гишүүнтийн үржир боллоо гэсэн үг. Эндээс үзэх юм бол бидний нөгөө 1-р тохиолдол аваад x-ийн 1 x-тэй нэмэх нь 2 бол харилцан анхных учраас бид нар шууд задлаад коэффициентуудаа тэнцвүүлээд үзэх юм бол эндээс b нь хасах 3 а 5 гэсэн илэрхийлэл гарч байна. За манай оригинал батархай бол x-ийн 1-ний 5 хасах нь x-тэй нэмэх нь 2-ны 3 гэсэн илэрхийлэл. За эндээс бидний бодлогын өгсөн нөхцөл ёсоор
коэффициентууд маань бүгд олдоод за өгсөн ординал илэрхийлэл маань 1 олон квадрат 3 гишүүнт болон ординал 2 хэлбэр бутархай нийлбэр задарч байна.